Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүндээ өөрийн туяа Хэ Баасан Жаргал, Б Баярбаатар, Б Уянга, С Эрдэнэбат, С Эрдэнэболд нарын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг улсын хурал 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо 2026 оны 5 сарын 12-ны өдрийн хуралдаанаараа олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд хуулийн төслийн хүрээнд нэг нас хүрсэн байх гэсэн шалгуурыг хасах нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжих бодлогын асуудал бус. Мөн хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хүүхдүүдийг нөхцөл байдлаар нь ялгарлан гадуурхах эрсдлийг бууруулах, хүүхэд бүрийн үн цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх, олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах болон амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн эндэгдэл зэрэг эмзэг асуудлын улмаас зарим эхчүүдийн төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж байнгын хороо үзлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын хурлын гишүүн А. Ариун Заяа нэг нас хүрсэн байх гэсэн шалгуурыг хасах асуудлыг хэлцгийг дэмжиж байгаа ч хууль нөхөн үйлчлэхгүй байх, эрх зүйн нийтлэг зарчим алдагдахгүй байх, нийгэмд буруу хүлээлт үүсгэхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Алдарт эхийн одонтой холбоотойгоор хүүхдэд төрүүлсний дараа үрчлүүлэх, асрамжийн газарт өгөх зэрэг асуудалд бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ нярайн болон бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор төрөөс нярайн сувилийн үйлчилгээг дэмжих шаардлагатай дурдж хуралдааны тэмдэглүүлэхийг хүслээ. Олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан даргалагч Ил Инх Насан.